Монголын зураг төсөл тэзвүүтэй болсны үр дүнд бол энэ Азийн хөгжлийн банкны боловсролын чанар хүртээ хэмжээг сайжруулах одоо төслийн 2-р үе шатны хүрээнд энэ одоо хоёр барилга маань одоо бодит барилга болох одоо эхлэн тавигдаад ингээд барилгын гүйцэтгэгч нь одоо шалгараад энэ ажлыг эхэлсэн байгаа. Төр засварын зүгээс ингээд аваад үзэхэд ногоон улсын бодлого гэж нэрлэхсаа байгааг нь мэдж байгаа боловч нөгөө талаас нь илүү нэг доктортой хөгжлийн зорилт гэдэг тал руугаа илүү яваад байна лээ. Доктортой хөгжлийн зорилт ялангуяа 2030 гэдэг юмнуудыг бол хөтөлбөрийг бас нэлээх ярьж байгаа. За нөгөө талаасаа бас нэг гарч байгаа нэлээх саналууд бол юу байгааг бол бас энэ анх 2014 онд хийгээд 6 сард хийгдсэн энэ хүү тайлан болохоор бас нэг тодорхой хэмжээгээр апдейт хийх шаардлагатай болов уу? Энэ зорилтууд нь бас нэг одоо яг цаг үедээ нийцэж байна уу үгүй юу? Тэгэхээр бас дахиад энийг апдейт хийх шаардлагатай байна гэсэн ерөнхий саналууд гарсан байгаа. За олон улсын хэмжээнд бол хамгийн нэг гол мессеж байгаа. Тэр маань мэдээж нөгөө уур амьсгалын өөрчлөлт цаг агарын дулаалтай холбоотой. Хамгийн сүүлчийн IPCC-гийн репортод юу харуулж байгаа гэхээр шүү дээ. Бид нар чинь 2030 он хүртэл ерөнхийдөө дэлхийн дулаар 1.5 градус хүрэх ёстой. Элхлийн 1 градус дулаарчихсан байгаа. 0.5 градус. Энийг дэлхийн түвшинд аваад үзэхээр одоогоор бидний тэр нөгөө 17 зорилго байгаа шүү дээ. Доктортой хөгжлийн. Дээр нь бас улс орон болгоны авсан National Determined Contribution нөгөө үндэснийхэн зорилтууд байгаа. Эдгээр маань хангалттай биш ерөөсөө. Энэ тэгэхээр олон улсын хэмжээнд ерөнхийдөө бид нар одоо төгшөөрийнхаа тэр бүсэндээ орсон гэсэн үг. Одоо юу гэдгийг цөмийн дан болоход нэг юу дугардаг штэ, хонход дугардаг. Одоо ерөнхийдөө дэлхийд даяар бид нар одоо тэр төгшөөрийн юу маань хонхон дугараад эхэлсэн үед л амьдарч байгаамаа. Тэгэхээр тэрнээсээ ингээд доош аваад үзэхээр тийм үү. Манай Монголд хийж байгаа одоо яам болон хувийн сектор байна. Ер нь бүх салбарууд тэгээ иргэдүүдийн хувьд бол ерөнхийдөө хамтарч ажиллаж одоо хувьсгал хийх хэрэгтэй болчиход байгаа ерөнхийдөө. Яагаад тэгэхээр чинь одоо эдгээр 2030 онд бид нар 1.5 градус хүрэх дулаарх эрхтэй тийм үү. 2050 оноос бол бид нар ерөөсөө нөгөө хүлэмжийн хийгийн ялгарал гэдгийг гаргаж болохгүй шүү дээ. Zero emission гэж яриад байгаа шүү дээ. Одоо бараг амьсгаж болохгүй гэсэн үг болчих гээд байгаа тийм үү. Тэгэхээр ерөнхийдөө сүүлийн тэр IPCC илтгэлүүд юу гэж хэлж ингэхээр бид нар бол ерөөсөө бүх улс орондоо яар одоо энэ ганц дэлхий гэдэг гэр энэ дотроо өөрсдөө хийж чадах бүх юм хийх ёстой нэгдүгээр та. Тэрнээс гадна тэрний дээр бид нар 2 инновац гаргах ёстой. Тавтаар болохоор SDG-с ойлголтоо энэ төрөөс явуулж байгаа бодлого хувийн хвшилтэйгээ нийлээд хэрэглэгчээ бэлдэх хэрэгтэй юм байна. Хэрэглэгч нь байхгүй болохоор эргэлтэн байхгүй байгаа юм байна гэдэг бас нэг санал гарч ирсэн байна. Энэ бүгдийг бид нар хийхэд тулд одоо ингээд боловсруучнаа бэлдээлдэг. Бид нар өөрсдөө хандлагаа өөрчлөөд хамгийн ихэд одоо энийг хэрэгжүүлж байгууллагынхаа одоо ажилтан мэргэжлүүдийг чадваржуулаад сургадаг. Түрүү хэлсэнчлэн яг л нэг 4 жилийн дараа нөгөө мэргэжилтэн маань солигдоод явждаг. Тэгэхээр цаашдаа бид нар энэ ногоон одоо үйл ажиллагааг хөгжүүлж байгаа болов тийм төрөөс одоо хараат бус бие даасан тийм байгууллага гэдэг юм тийм одоо ажилтнуудыг одоо бий болгож ижил энэ маань өөрөө цаашдаа доктортой явна гэсэн одоо байсан одоо бодолтой байна. Appreciate it. It was really good to also hear what you're thinking and what your perceptions are on how to enhance the green development policy in Mongolia and a transition to a green economy, or however you want to call it, a sustainable economy. It's anyway all the same, but to a more sustainable future for all of us. Because everyone is important. It's not only about policies, but it's also about individual behavior, about behavioral change, as you said, education, awareness raising. So I think we're all in this together. There's these high-level policies, but in the end, there's of course also the ministries that then need to be aligned and implemented, but also we sort of on a daily basis can do our own little contribution to be more sustainable.
Maybe on that note, I really appreciate the QR code to save paper. Would be great, if next time we meet, we, think of further things to develop to reduce our footprint. But yeah, thank you very much for your contributions. I'd like to thank EPCRC for their support, Lakshmi, Odom Chimek, and the whole team.